Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Монгол эдний хичээл 5 дугаар анги. За видео хичээлийн 1-р хичээл маань эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр унших чадвар, бичих чадвар, ярих чадвар, тухайн ихтэй үнэлгээ дүгнэлт бичих чадварыг хөгжүүлэх ийм дасгал ажлуудыг хийнэ. За бид нар өмнө нь байнгын ер нь бэлтгэгдсэн ихтэр дасгал даалгавар ажилладаг байсан бол энэ удаа сонсох ихтэр ажиллана. Сонсох ихтэр ажиллана гэдэг маань та нарт би их сонсгоно. Тэр ихийг маш сайн сонсож үйл явдал, агуулга зэргийг маш сайн ойлгож авсны үндсэн дээр ихтэр дараах дасгалуудыг ажиллах юм аа. За ингээд одоо багш нь ихээ сонсгоё. Хөгшин барилгачны тэтгэвртийн гарах цаг нь болжээ. Мэдээч гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөх болсон нь тун таатай байл. Угтаан бол тэтгэвртээ гарна гэдэг хөгшөрснийг л илтгэх гэж. Тэгээд ч насан туршдаа хийсэн ажил авч байсан цалингаа өгүүлэх л. Ямар сайн байх вэ? Дархан ч гэсэн сайн барилгач нар явуулах тун дургүй байв. Тийм болохоор түүнээс сүүлийн удаа нэг байр барьж өгөхийг гуйж. Барилгач нь ч зөвшөөрч ажилдаа орно. Гэвч хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандахгүй байгаа нь илт байлаа. Эхнээсээ л энэ ажлаа тэгж ингэж байгаа дуусгах гэсэн янзтай чанаргүй барилгын материал бүртэл хэрэглэж байна. Өөрийнхөө зүрх сэтгэлийн зориулж байсан ажлаа иймэрхүү байдлаар дуусгах нь сайхан байх үү? Байрч баригдаж дуусаад дарга нь шалгахаар ирж. Тэгээд дарга нь байрны дэлгүүрийг барилгач нь өгөөд. За, энэ бол чиний байр. Миний чамд өгч буй бэлэг гэж хэлж. Барилгач нь шоконд орж. Ямар их эцсэн гэж санана. Барьсан байр нь өөрийнх нь гэж мэдсэн ч болоосай. Хэрв дахин хийх боломж гарвал илүү өөрийг хийх байсан даа гэдэл харагсдаг. Барилгач нь бол та юм. Өдөр бүр нэг хадаас хадаж, нэг банц тавьж, эсвэл нэг хан бусгадаг. Амьдрал бол өөрийн чинь бүтээл юм гэж нэг суу тухаантан хэлсэн байдаг. Таны өнөөдрийн хийсэн сонголт, шийдвэр маргааш амьдрах гэрээтэй нь бий болгодог. Тийм болохоор энэ сонголтоо ухаантай хийх нь маш чухал юм шүү гэдгийг хизээч бүү мартаарай. За хүүхдүүдээ ихийг сайн анхааралтай сонсож утгыг ойлгосон уу? Одоо ихтэр ажиллана гэдэг маань тухайн ихийн агуулга, утга санаа. За ихээр одоо хүүхэд биднэрт ямар хүмүүжил, ямар зан чанарын тухай өгүүлээд байна вэ гэдгийг ойлгох ёстой юм. За энийг ойлгосны үндсэн дээр одоо даалгаврыг гүйцэтгэнэ. За өнөөдөр бид нэр энэ ихтэрээс даалгавар одоо гүйцэтгэе. 1. Ихэд юуны тухай өгүүлсэн бэ? За энэ дээр бол одоо А-д нь барилгачны тухай, Б барилгын компани тухай, В өвгөний тухай. За тэгэхээр энэ дээр юуны тухай өгүүлсэн бэ гэж та нар бодож байна. Өөрснийхөө сонголтыг хийнэ. 2. Ихэд хүний ямар зан чанарыг хэрхэн илэрхийлсэн бэ? За энэ одоо хамгийн чухал асуулт юм шиг санагдаж байна багшд нь. Та нар юу гэж бодож байна? А-д нь альва зүйлийг сэтгэлээсээ хийдэг байх. Б'д нь хийж байгаа зүйл нь ор нэрэнд төдий байх. В'д нь үнэн шударга. Энэ гурван хувилбарын алийг нь гэж та нар бодож байна. За та нар өөрснийхөө бодож байгаа зөв гэсэн хариултыг дугуулах нэ. 3. Чиний бодлоор барилгач яах ёстой байсан бэ? А. Хэдий хөгшинч гэсэн сэтгэлээсээ хийх байсан. Б. Хийсэн болоод орхих байсан. В. Огт хийлгүй амрах байсан. За энэ 3 хувилбараас аль нь гэж бодож байна. За багш нь эхнийх дээр нь хөгшин гэдэг маань одоо хүн нас хөгшрөөд ирэхээр зэрэг хийж байгаа ажлаа орхиж тэтгэврт гардаг.
За тэгэхээр энэ одоо тэтгэврт гарсан хүн маань одоо барилгыг яаж хийх ёстой байсан бэ гэж та нар бодож байна. Энэ дээр зөв хариултаа дугуулаарай. 4. Өвгөн ямар учраас гэмссэн бэ? Энэ ихтер өвгөн гэмссэн байсан уу? Үгүй байсан уу? За ямар одоо дүр төрх та нарт одоо харагдсан бэ? Дотоод сэтгэлд чинь ямар дүр төрх харагдсан? Тэгэхээр энэ унсан ихэс та нар өвгний одоо тэр дарагдаа хэлж байгаа үг авианаас тэр тухайн хүний одоо нүүрний төрх зан чанар нь бас илэрсэн байх гэж бодож байна. За тэгээд Ад нь барилгыг чанартай сайн хийсэндээ гэмссэн, Б нь үүрэг даалгаврыг биелүүлсэндээ гэмссэн, В нь байшинг чанартай сайн бариагүй болохоор гэмссэн гэсэн ийм 3 хувилбар байна. Энээс зөв хариултыг сонгоорой. 5. Ихэд тохирсон хэлц үгийг олж дугуулаарай. За бид нар 5 дугаар ангид маш олон хэлц үгийг утгын тайлбарлах, үг өгүүлбэрт оруулах гэх мэтчлэн хэрэгжилж байгаа. Тэгэхээр эндээс Ад нь ам алдвал барьж болдоггүй, Б заа гэвэл ёогүй, В нүглийн нүдийг гурилаар хуурна. Тэгэхээр энэ одоо ихэд энэ 3 хэлцийн аль нь тохирсон гэж бодож байна. 6. Дарга нь яагаад өвгөнд байшинг бэлгэлсэн бэ? За энэ дээр болохоор зэрэг өвгөн өндөр насны тэтгэврт гарсан учраас Б нь олон жил ажилласан хөдөлмөрийг нь үнэлж, В нь чанаргүй барилга барьсан учраас энэ дээр одоо хэрэгэлзээтэй байгаа тийм ээ. Чухам яагаад тэр өвгөнд өндөр насны тэтгэврт гарлаа гэж бэлгэлсэн юм уу? Эсвэл чанаргүй байшин барьсан учраас бэлгэлсэн юм уу? Олон жил одоо ажилласан хөдөлмөрийг нь үнэлсэн юм уу? Эндээс бас зөв хариултыг олж дугуулах юм байна. 7. Ихэд тохироогүй зүүрс зүгийг олж дугуулаарай. Тухайн их маань ямар нэгэн зүүрс зүгтэй холбоотой болж таарлаа. Тэгэхээр Ад нь санаа зүг бол заяа зүг, Б нь ажил хийвэл дуустал, давс хийвэл дуустал, В хүний сайныг ханилан байж мэднэ, үлгийн сайныг унан байж мэднэ. Ихэвчлэн одоо даалгавар дээр бол ихэд тохирох зүүрс зүгийг олж дугуулаарай гэдэг бол байсан болвол энэ удаа тохироогүй зүүрс зүгийг олж дугуулах юм бэ. Тэгэхээр энэ одоо 3 хариултын аль нь зөв бэ? 8. За энэ хамгийн сүүлчийн даалгавар байгаа. Дараах өгүүлбэрийг зөв байрлуулан бичээрэй. Та нар сая одоо эхийг сайн сонссон үйл явдлын дарааллыг бол дотроо нэлээд сайн тогтоосон байх гэж бодож байна. За тэгэхээр үйл явдлыг дарааллыг зөв байрлуулан дэвтэрээр бичихнэ. Өвгөн өөрийнх нь хийсэн байшин түүнд бэлгэлэн чинээ сансангүй. Өвгөн даргынхаа хэлсэн үгэнд зочирдов. Өвгөн өндөр насны тэтгэврт гарч дарганч сайн барилгачнаа явуулахыг хүсэхгүй байлаа. Барилгачин байшингаа барихтаа сэтгэлээсээ хандахгүй ингс тэгс хийгээд дуусгах бодолтой байлаа. Нэг өдөр дарган сүүлийн удаа нэг байшин барьж өгөхийг хүсжээ. Байшин барьж дууссаны дараа дарга нь таны барьсан байшинг танд бэлгэлж байна гэж хэлв. За ингээд өнөөдрийн одоо энэ ихтер ажиллах даалгаврууд маань дууслаа. Тэгэхээр энэ ихээр чухам хүний ямар зан чанар одоо дутагдaltaй байна уу гэдгийг энэ ихтер харуулжээ. Тэгэхээр ямар зан чанар дутагдaltaй байсан, одоо цаашдаа ер нь ямар зан чанарыг одоо төгс эзэмших ёстой вэ гэдэг дээр хүүхдүүд бүгдээрээ анхаарлаа хандуулж зөв дугуулаарай гэдгийг бүгшин хүсье. Ингээд анхааралтай сонссонд баярлалаа.